одоо энэ төсвийн асуудал дээр хариуцлага тооцох нэг том хүн байгаа. Хүмүүс тэрийг олж харахгүй байх шиг байна. Энэ бол сангийн яамны жавхлан сайд. Жавхлан. Хуучин Монгол банкны дэд хийжсэн. Эрдэнэ үлгийн найз баруун гарна. Мэдж байгаа санхүү зээлийн оршоо ажилуулдаг. Тэгээд тэр нөхөр ямар төсөв оруулж ирсэн их хурлд. Бүр хаимшиг юм оруулж ирлээ ш тэр хүн. Энэ эдийн засаг ард түмнийхээ амьдрал ямар бахад ямар төсөв оруулж ирв тэр хүн. Тэгээд тэрэнд нь игдүүцээд их хурлын гишүүд нь хээлхан болонгууд ерөнхийдөгч хориг тавилаа ш та. Тийм учраас бид нэр аливаа нэгэн өвчнийг өнгөцгөн имжлэх бишээ. Тэр өвчин бий болгоод байгаа ямар вирус байгаа. Тэрийг имжлэх ёстой. Би бол харж байна. Энэ засгийн газар маш муухай харагдж байгаа нэг хүн байна. Энэ бол жавхлан гэдэг нэг нөхөр. Тэ ард түмний татварын мөнгийг өөрийнхөө мөнгө мэт дандаа донгосч идэг. Миний мөнгө ухааны юм яриа л. Тэгээд дандаа өөрийнхөө бизнес санхүүжүүлж байна. За тэгээд дээр нь бүх тендерүүдийг авна. Яаж авдгийг гэхээр энэ засгийн газрын аж ахуйн нэгжүүд энэ бүх тендерүүд ингээ явж хагаад төлбөр тооцоогоо сангийн яам дээрээс ч авдаг байхгүй. Тэгтэн тэндээс нь өөрсдийнхөө авилгалыг авч явах жишээтэй. Тийм учраас баахан худалдаа авалт хийхээр тендер төсөв оруулж иж байгаа байхгүй их хурл руу. За тэгэхээр тийм учраас би бол одоо энэ засгийн газар яаралтай ер нь хуралдах хэрэгтэй ш. Зөв хариуцлага дээр дургүй би энэсээ нэгдэг болох хэрэгтэй. Тэгжээж улс орны амьдрал сайжирна. Яаралтай засгийн газар хуралдаад тэр жавхлан сайдтай хариуцлага тооцоо. Тэр үнтэйгээ хариуцлага тооцохгүй бид харин 200 мянган хүний жагсаал хийлгэн шүү. Тэгжээж хариуцлага тооцсон тэр жавхлантаа татвар нэмэгдээд байдаг. Төсвийн орлого нэмэгдээд байна. Гэхдээ тэгэд хүний амьдрал ягаад уруудаад байгаа юм бэ? Энэ мөнгийг яаж зараад байгаа юм бэ? Хин юунд яаж зараад байгаа? Тийм учраас нөхөр жавхлантаа бол хариуцлага өтөр төргөн яаралтай хэрвээ засгийн газар хариуцлага тооцдог юм бол ард түмэн бид нар хариуцлага тооцно. Сангийн яамыг тэр чигээр нь шинчилж өөрчлөхгүй Монголын татвар төлөгчдийн мөнгийг хамгийн их асгаж ууж идэх газар тэнд. Энэ нүүрсэн дээр ч гэсэн хамгийн чанаргүй төлс хийгээд байна гэтэл санхүүжилтөг хөлөөсөн байгаа байхгүй. Тэр хүн юу харж ирсэн юм? Яагаад тийм хэрэггүй төсөвд мөнгө зардгийг? Тийм учраас одоо тэр жавхлан махлан өөрсдөө хаан болцсон юм шиг байж байгаа. Тэгэл ингээл тэр их хурлын гишүүд нь ингээд шаардлага тавихаар тэр илгэлж байгаа, дооглож байгаа, тэр даналцж байгаа. Надыг хинч яаж чадахгүй гэднээс ч шиг тийм бодолтой юм бил. Бид нар ноён жавхлангийн талаар мөн тэр яамны тэрийн нарийн бичиг энэ бос нөхдүүдийн талаар ноцтой мэдээлэлүүд байгаа. За юу олон юм донгосоод ажиллаа өгөхгүй бид нар тэрийг гаргаж тавьж байгаа хариуцлага тооцсон. Тэгэл нөгөө муулууд баруун хувьд авахаа ерөнхий сайд яатсан. Тэ би өмөр нь ерөнхий сайдыг бол. Ерөнхий сайд гэдэг маань үйл ажиллагаанд энэ хэдэн засгийн газрын гишүүдэд зохицол зохион байгуулж явуулж явах хэрэгтэй. Ийм үүрэгтэй хүн шүү дээ. Тэгтэл сангийн яам чинь болохгүй юм заа юу. Жижиг дунд аж ахуйнууд бүгдээрээ дампуурчаад байна. Хөрөг мөнгөгүй нэг нь ч ажиллаж байгаа юм алга байна. Иш газар тариалаа бас л ер нь дампуурчаад байна. Мөнгө байхгүй. Ер нь санхүүжилт хийдгүү. Аргагүй шүү дээ. Сангийн яамны сайд нь өөрөө Монгол банкны дэд хийжсэн. За дээр нь өөрөө хувьдаа санхүү зээлийн хоршоотой мөнгө хүлдэг л ажил хийгээ сууждаг. Тэр хүнд бол бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ойлголт алга байна. Яг үнэн хэлэхэд. Тэгээ тийм улсууд бидний хөрөнгө мөнгийг удирдах харж чинь яаж энэ улс үндийг яаж иргэдэн мөнгөтэй болох юм? Зүгээр мөнгө хөвөлтөд яваад байгаа байхгүй. Асар өндөр хүүтэй мөнгө. Тэгээ гадууд иргэдэн мөнгө байхгүй, аж ахуйн нэгжүүд нь мөнгө байхгүй гар дээр. Тэгтэл сангийн сайдын тэн цэцэрлэг барьна энд нэг зам тавина гэж яриад байгаа. Гэхдээ тэрийгвэр яах гэдэг эхлээд энэ хүмүүсийг ажилтаа болох хэрэгтэй шүү дээ. Тэгээ ер нь хөгжлийг сангийн яамд хүмүүс ажилтаа. Гэхдээ тэр чинь нэг өдөр л одоо дарахны зам тавьчихсан. Тэгээд одоо ямар ажилтаа байна? Тэрний хооронд үйлдвэр барилт. Тэрний хооронд тариагаа тарилтаа. Тэрний хооронд ногоогоо тарилтаа. Мах комбинат айтайхан мах комбинаттай болмоор байна шүү дээ. За мал эмнэлгийн үүдэн татмаар байна шүү дээ. Тэгээд энэ арь ширнийхээ үйлдвэрийг ажиллуулмаар байна. Энэ үйлдвэрүүдэд хөдөн татмаар байна. Барилгын материалуудаа хөдөн татмаар байна. Зүгээр яг хөө ер нь бол
Мэдээ засгийн газар үйл ажиллагааг улам сайжруулах хэрэгтэй, улам идэвхжүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ дунд байж байгаа тэр сайд нартай бас зарим нэгэн болдгоо сайд нарыг өтөр төргөн арга хэмжээ авч шийтгэж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ нийтэд нийгэмд харуулгаад тэр сайд юу хийсэн? Ямар дутагдaltaй? Тэр гарга тавилтаа. Би бол хамгийн түрүүнд одоо хэлээд байна шүү дээ. Ерөнхий сайдтай хариуцлага тооцохоос илүү сангийн амны нөхцөлтэй хариуцлага тооцоод тэр жавхлан тэр их хурлаас нь бүр хусах хэрэгтэй. Тэр хааш заавал их хурл байж хэвчтэй юм аа. За дээр нь тэр төрийн нарийн бичиг тэр нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Яг үнэн хэлэхэд энэ төсвийг хамгийн муухай төсөв оруулж ирсэн нөхдүүд тэд нар шүү дээ. Тэгчээд муугийн оюун эрдэнэд наах гэж байгаа байхгүй. За бойлж үз цаа. Тэгж залим их гаргаж хэрэггүй. Би ойлгож байна. Жавхлан бол эрдэнэ үлгийн найз, эрдэнэ үлэг бол шууд элбэг дөржин өдөртлөнд байдаг. Тэ шүү дээ. Тэгээ эднэрийн зохион байгуулж байгаа ажлууд ингээд дуустдаггүй. Энэ яваргууд нь. Одоо энийг одоо нэг тийш гаръя л та. Тэ. Би засгийн газрыг хариуцлагатай ажиллаа явуулахын тулд хариуцлага алдсан сайд нартайгаа хариуцлага тооцох тухай яриад байна шүү. Чи юу ойлгосон? Жавхлан солихон зөв. Би юу гэж бодлоо? Би бол зүгээр нэг хүн рүү ингэж нэг хүн биш дээ. Тэр чинь эдийн би ярина. Одоо эзэн толгойтой юм ярихгүй эзэнгүй юм яриад хар чинь онцгүй байна. сайд нартай хариуцлага тооцох хэрэгтэй л гэж байна. За нэгдүгээр Одоо эзэнгүй юм яриад хар чинь мэдөө. Энэ хүмүүс чинь бач. би тань Одоо энэ чигсаа цуглаа хийж байна тийм үү? Эзэнгүй байгааз харахад эзэнгүй. За тэгэд шаардлага нь бас багхгүй. харин тийм. Юу хүсэж байгаа? Тодорхойгүй. Засгийн одоо Ямар ч байсан засгийн газрыг огцруулна гэд ярьж байгаа юм байл. Одоо ингэж байна. Засгийн газар нь ерөнхий сайдаа огцруулчаад өөрөөсөө ерөнхий сайд болно гэсэн энэ засгийн газар чинь сайд нар байна. Байна шүү дээ. Тий. Одоо ерөнхий сайд болно гэд өөрийгөө бодцсон. Би зүгээр галт хүнээс сонссон. Жишээлбэл сангийн сайд жавхлан ерөнхий сайд болно гэд явж гин гэд хүн тэгжилээ. Би буруутдаг тийм ээ. Би тодорхой ярьж байна. Яг тодорхой ярьж байна. Тий. Тэгэхээр тэр холын дайснаас илүү энэ хажуудаа байхад дайсантайгаа хариуцлага тооцоо засгийн газрыг гэж хэлээд байна шүү дээ.